Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайхан амарцгаасан уу? За, багш нь сайхан амарсан. Өнөөдөр бид нар нэгэн зочин иржээ. Зочин гэхдээ өөрөө ирээгүй. Харин бид нар өөрийнхөө зургийг явуулсан. Харах уу? Хин гэж бодож байна та нар? Мөнжиг гэж бодож байна уу? За, мөнжиг зураг явуулсан юм болов? Хин зураг өөрийнхөө зургийг явуулсан байна. Өөрөө бохоод өөр газар байгаа юм. За, та нар мэдсэн юм уу? Могжойхон баахтай. Жогжойхон хөө бид нар өөрийнхөө зургийг явуулжээ. За, энэ үгд юунд гарч юм бэ? Гуглтэн дээр өөр юм дээр гардаг. Үлгэр дээр гардаг яг зөв, дөөн дээр гардаг яг зөв. Могжойхон даахтай шавлган дээр гардаг гэж байна. Харин энэ бидэнд нэг зүйл илгээжээ. Юу илгээсэн юм бол? Та нар нэг таагаад үзтээ. Юу илгээсэн юм бол? За, та нар таахгүй байх тийм ээ. Бид нар захиа явуулсан байна. Багшийг нь та нарт уншиж өгөөрэй гэд ингээд захиа явуулсан байна. Гэхдээ энэ хүнд байна энэ дотор юу байгаа юм болоо? За. Төндөө бол юм байна. Юу явуулж аа? Талбай явуулсан байна. Өөр юу бэ энэ дотор? Бичиг биш. Та нар энэ бичиг уншиж мэдэх үү? Мэдхгүй. Тэгэхээр багш нь танарт уншаад өгөө. Сайн байцгаана уу? Сайхан зомжиж байна уу? Могжойхон даахтай, жогжойхон хүү би мандарваа цэцэрлэгийн ахлах бээ бүлийн ирээдүйн бяцхан эрдэмтэн хүүхдүүдэд энэхүү загтыг илгээж байна гэж. За, би жогжойхон дагаа унаад богцоо үрээд дэлхийн олон орноор аялж гин гинэ. Та нар дэлхий гэж мэдэх үү? Ямар юм мэдхий? Бүрхий. За би хараалъя. Энэ юу хүүхдүүд вэ? Энэ дэлхийн бөмбөрцөг гэдэг. Юу гэсэн? Дэлхийн бөмбөрцөг. Хүүе. Хин бүрхий юм дээр бид нар амьдраад идэх юм уу? Яг явчихгүй ингээд энэ дээр амьдраад байгаа юм болоо. Энэ маань маш том учраас таталцлын хүч байдаг учраас бид нар энэ дээр амьдраад байгаа юм байна. Дэлхийн бөмбөрцөг гэдэг тийм ээ хүүхдүүд ээ. Би нэг асуулт асууя хүүхдүүд ээ. Нар дэлхийн хоёрын аль нь том юм бэ? Яагаад нар том юм? Цар том юм уу? Нар биднээс маш хол байдаг учраас нар маш том. Дэлхийгээс том. За, дэлхий ямар хэлбэртэй вэ? Бүрхий дугуй хэлбэртэй байна тийм ээ. За, та нар миний аялсан орныг нэрлээрээ. Би багш чинь зураг явуулчихсан. Та нарыг нэрлээрээ гэсэн байна. Америк нэгдсэн улс. Могжойхон даахтай жогжойхон хүү хаана очсон бэ нөө? За, чанга хэлээрээ Америкийн нэгдсэн улсад очиж гинэ. Америкийн нэгдсэн улсад очсон гэж. Ирмэн заяа хаана очсон бэ нөө? Нөгөө хүү чинь хаана очсон бэ нөө? Хятадд очсон гинэ. Хаана очсон гинэ? Германд очсон гинэ. Шведэд очсон гинэ. Бас Франц улсад очсон гэж юм. Ямар асуулаа? Багш нь төгөлчих үү? Итали улсад бас очиж гинэ. Ямар ус вэ?
Австрали улсад бас очиж гинэ. Ямар олон орноор хэлсэн бол энэ юу вэ? Биш ээ. Вьетнам. Тий, Вьетнамд бас очиж гинэ. Солонгост очиж гинэ. Ямайк. Ямайкд очсон гэж шүү. Тий, Бразил бас очиж гинэ. Канадад бас очсон гэж энэ богжоохон байхдаа жогжоохон хүү ямар олон орноор очсон юм болоо. Энэ хоёр Солонгост бас очсон гэж шүү. Японоос очсон гинэ. Ямар олон орноор очсон бэ? Монгол шүү дээ. Монгол. Монгол буцаад ирсэн байна. За. Скотч гэлтэй. Орс. Бас Орс улсад очсон байна. Сингапур. Ийм олон орноор могжоохон байхтай жогжоохон хүү маань ийм олон орноор аялжээ. За тэгээд цаашаа юу гэсэн болоо? Би аялж байхдаа маш их ам загсан гинэ. Яасан гэж юм уу? Мөн хатаж өгөхгүй шахсан гэж. Яасан гэж юм уу? Хатаж өгөхгүй. За тэгсэн чи яараа? Япон. Солонгос. Бразил. Швед. Энэ усуудад амар том далай байсан хэрнээ. Далайных нь уснаас ууж чадахгүй байсан гинэ. Яа, тэр далайны уснаас ууж чадахгүй байгаа юм болоо. Тэр далайны усныг заас уугаад. За уу. Далайны усыг ууж болдгоо юм уу далайны усыг? Яа. Яагаад юм уу? Харин яагаад далай тийм их ус байгаа юм тэр далайны тэр усыг ууж чадахгүй байгаа далайны. Далайны усыг ууж болох юм уу? Харин юм гэсэн биш. Маш их далай байсан боловч би тэр уснаас нь ууж чадахгүй байсан. Хатаж өгөхгүй байсан гэж. Тэгээ ингэсэн гинэ. Ус онол айлж явахад маш их богор устай тааралцсан. Уух гэхээр муухгүй, уухгүй гэхээр би хатаж өгөхгүй байсан. Далай дээр явж байгаа хүмүүс хатаж өгдөг гинэ. Яа тийм болоо тийм их усан дээр явж ингээ хатаж өгөхөд идэг юм. За багш тэгвэл хэлчихье. Далай ус чинь маш их давстай байдаг учраас ууж болдоггүй. Уух зориултын ус биш гэсэн үг. Цэвэр ус гэдэг чинь өөр зүйл. Тэгэхээр юм уу чи далайгийн усыг ууж болох нь уу? Болохгүй нэ. Яагаад? Тэгвэл дотор нь давс. Маш их давстай. Ийм элементтэй, химийн элементтэй учраас бид нар давсыг хэрэглэж болохгүй юм байна. За ингэсэн бэ. Та нар надад туслаач гэсэн бэ. Яаж туслах вэ энэ хүүхдэд? Яаж үл усуугч? Харин усуугч туслах юм уу дүүлээ? Ингэсэн биш. Би олон орноор явсан боловч ус нь маш бохир байсан. Тийм болохоор надад ус цэвэршүүлдэг аргыг олж өгөөч ээ. Хариу загтал бичээч гэсэн бэ. Та нар чадах уу? Могжоохон даахтай жогжоохон хөө туслах уу дүүлээ? Яаж туслах вэ? Яагаад ус өгөх юм уу? Ус өгөх явуулчих юм уу? Үгүй яам гэлээ. Бохир усыг цэвэр болгодог аргыг зааж өгөөч гэсэн биш. Тэгвэл хэдүүлээ энэ аргыг туршаад найздаа загталтаа би ичиж болох уу? За тэгвэл бүгдээрээ найздаа туслах аргыг олъё. Тэгэх үү? За бэлэнд бол бүгдээр нь ширээ нэр юу байна уу нэрлэлчих. Шараа байна уу? Эсвэн. Чолоо байна уу? Нөөс байна уу? Хависа байна уу? Хүн байна.
Оо, ширээний бүтээлэг байна уу? Амбаны сав байна уу? Шил байна уу? Ус байна уу? Ширээ байна. Хүүхдүүдээ наа ус чинь тэгээд ямар ус юм бэ? Бохор ус байна. За тэгвэл бүгдээрээ нэг тавхтай эс чулуу нүрстэй савнуудаас нэг авчих. Нэг авчих. Нэг аваарай за. За аваад өмнө тавьчих. За нэг ширхэг халбаг авчих. Нэг халбаг авчих. За нэг шил аваарай. Нэг шил аваарай. Нэг бохор ус аваарай. За болгоомжтой аваарай. Усаа асгаваа. За хөвөнтэй зүйлээ голдон тавиарай. Хогисоо хоёроо. Хөвөнтэй тавг хогийн саваа голдон тавьчих. За болсон хүүхдүүдээ. За багшигаа эхлээд анхааралтай харна тийм ээ. За чихээрээ сонсоод нүдэрээ багшигаа харнаа. Яг зөв хүүхдүүдээ. Тэгтээ наад бохор ус чинь цэвэр болох уу? Болохгүй гэж бодож байна уу? Болно гэж бодож байна уу? За тэгвэл бүгдээрээ туршаад үзье. Багш нь глобус дэлхийн бөмбөрцгөө эндээ тавилаа. За эхлээд багшигаа маш анхааралтай сонсно шүү. За халбаа тавьчих. За бүгдээрээ хөв авъя. За хүүхэн томоор аваарай. Хөвөнгөө аваад усныхаа савн дотор хийчих. Нилээ их хөвөн шүү. Хөвөнгөө ингээд доор нь хийгээд байгаарай. За хөвөнгөө ингээд хийгээд байгаарай. Мөн хийчих. Багшигаа хараа. Нилээ хөвөн ийцэн байгаа сте. За байгаа хөвөнгөө 3 хуваагаад хийчих. Бүгдээрээ хамт хуваагаад хийчих. Үгүй 3 байхгүй. Найзуудтайгаа хуваагаад хийчих. Чи арай хөвгийсэн. Хий. Энэ бүгдийг хий. Бүгдийг хийчих юм аа. Ингээд сайн дээрээс нь дараад өг. Тэг дахиад үлдсэн бий. За болцсон уу? За. Билгүүнээ сайн дараад өгөрөө хөвөнгөө. Зүг хийнэ. Намаа мөн. Сайн дараад өгч. Ингээд доош дараад өгч. Доош дараад өгөрөө билгүүнээ. Зөв. За одоо бүгдээрээ халбаа авъя. Илс байгаа. Илс гэд ямар зүйлийг хэлдэг юм бэ? Жижигхэн ширхэгтэй шороо шиг зүйлийг илс гэдэг. Нундаг. За илсээ ээж. Халбаараа аваад асахгүй шүү хүүхдүүдээ. Илсээ хийгээрэй. Илсээ сайхан бүгдийг хийчихэ шүү заяа. Хий хүүхдүүдээ сайн хий. Дээрээс нь хий. Асахгүй хийгээрэй. Хүн дээрээсээ хийгээд байгаараа хүүхдүүдээ. За, илсээ сайн байгаарай. Та нар гадаа тоглохдоо илсээр тоглодгоо. Яаж тоглодгийг? Илсийг нойтон болгоод байшин, барилга, тоглоо мэд зүйл хийж болно тийм ээ. Бөмбөг хийж болно яг зөв. За, илсээ хийцээ. За би та хэдийг хүлээж багш нь. Илсээ бүгдийг хийгээрэй. Хийгээд байгаа. Хийгээрэй минь.
яагаад юм бах хэлсэн. Хөнгө юм бах хэлсэн. Хөнгө ингээс нь жоохон нэмээд төгчсөн. Шилжсэн байгаад та. Бинэдрийн тоглоом. Шижээс орсон биш. Шижээс орсон болов. Юу ч юм олж. За, элсээ сайн хийгээд байгаа. За, одоо болно хөлтүүд. За, одоо болсон. Билгэнэ одоо болсон. За, одоо болсон. Нэс нарай их оч. За, элсийнхаа дараа хөлтүүдээ хар өнгөтэй зүйл байгаа. Тэр юм юу вэ? Нүүрс юу тэгэлтий? Галаа асааж гэрээд улаан малах гэж хэрэгэлдэг. За, одоо тэгвэл бүгдээрээ нүүрсээ хий. Нүүрсээ хийгээд байгаарай. Багш нь халбаа нэрччихөө. За, нүүрснээсээ аваад хийгээд байгаарай. За, нүүрснээсээ гараараа хийж бас болно шүү хөлтүүдээ. Том нүүрс юм бол. Нүүрсээ багш нь иймэрхүү хэмжээтэй хийлээ. За, багшаа хийсэн нүүрсийг хараарай. За, хэтэрхий бас хийж болохгүй шүү. Босоо. За, нүүрсээ хийсэн үү? Ямар мондөг. За, нүүрсээ хийсэн бол одоо бүгдээрээ хайр гэдэг нэг зүйл байгаа. Хайр гэж аль юу? Энэ шороо шиг ийм чулуутай чороотой зүйлээсээ хийн. За, хайргаасаа хийвдэрээ. Халбаараа иш хөлтүүдээ. За, хайргаасаа хаваад хийгээд гараа. Нүүрсэн дээрээ ишөө. Ямар мондөг хөлтүүд вэ? Сайн бай. Вау! Честа сайн хийсэн байна. За, хайргаа ич. Залбаад яасан сайн хөлт вэ? Ста ухаантай яг зөв хийсэн байна. Хи. Эсээ баяу бах хийсэн биш тий? Эсээ арай бах хийсэн үү? Миний эснээс жоохон одоо жоохон яачихгүй бол. Нүүрсээ бас хийгээгүй байна. За, бүгдээрээ найздаа тусалж байгаа тийм ээ? Яаж туслах гээд байгаа вэ? Яагаад юу ус өгч? Ус өгч туслах гэж байгаа юу? Ус өгч туслах гэж байгаа юу найздаа? За, одоо бүгдээрээ жижиг чулуу байна уу? За, ширээний чинь жижиг чулуу байгаа. Бүгдээрээ хамтдаа хуваагаад хайрхан дээрээсээ хийч. Жижигхэн чулуугаа. Маш гоё өвгөгийн жижиг чулуу байна тийм ээ? Өгөө ширээний чи гол наач байгаа байхгүй юу? Дундаа хэрэглэн гэсэн үг. Таван дээр багш нар хийцэн байгаа. Таван дээр хийцэн чулуугаа хамтдаа хуваагаад хэрэглэж. Энэ жижиг чулуу нэ. Жижиг чулуугаа бүгдээрээ хуваагаад бүгдийг хийч. Хийцнэ. За, одоо тэгээд бүгдээрээ том чулуу хий. Та нар багш том чулуу тавьсан байгаа тийм ээ? Том чулуугаа хий. За, миний хол ийм харагдаж байна.
Минийх ингэж харагдаж байна. За та нарын яаж харагдаж байна? Дүүрч байгаа сте. Ваа, тий, зөв, дүүрч. Сте сайн байна. Өчигдөр миний том чулуунаасаа жоох хийчих за. Чулуунуудаас хийж хажуугаар. Одоо том чулуугаа хийчих цогтоо. Одоо том чулуунаасаа хий хэлмэнэ. Ямар сайн хөвт вэ? За чулуугаа ийцэн үү? За бүгдээрээ багшигаа аюугаар харах үлээ. Нүдэрээ хараад чихээрээ сонсно. За одоо бүгдээрээ хажуудаа байгаа бохор усаа авчих. За одоо эндээс хийж үзье. Их хийхгүй шүү. Хитрхи хийчих юм бол савн дүүрээд хасгарчихна. Маш бага хийн. За эхлээд багшигаа хараарай. За ингээ орхи. Ингээ хүлээж. За та бас хийчих. Хийгээд хүлээгээд байж байгаа. Снасаа хийгээрэй. Вау, бүгдээрээ найздаа туслах гээд байгаа тийм ээ. Усыг цэвэрхэн болгодог арга зааж өгөх гээд байгаа тийм үү? Харин энэ арга маань за, сувд одоо болно. Сувдаа одоо болно. За, хажуудаа тэгээ тавиар өгчих. За, одоо бүгдээрээ ажиглалт хий. Ажиглая. За, ажиглая. Доошоо ус гарч ийн хүүхдүүдээ хардаа. Шил рүүгээ хар. За, хараа да. Нэмээ уснасаа жоохон нэмээд хийгээд өг. Бэлгүүнээ уснасаа жоохон нэмээд хийгээд өг. За, сувдаа усаа хараад байгаарай. Ямар ус гарч ийн вэ? Ой, цэвэр болж ийн үү? За, ажидах. Хийсэн усаа бас гарчих. Бохороос цэвэр ус хоёроо хардаа, харьцуулдаа. Апаана. За тэгвэл дээрээс нь ус жоох нэмээд өгдөө билгэнэ. Тэгвэл үзье та. Орон байхих ямар гоо нэмэ. Ус ямар болж байна вэ? Цэвэрхэн болж байна уу? За тэгвэл түрүү та нар юу гэж хэллээ? Багштай юу гэж хэллээ та нар? Энэ ус цэвэрхэн болно гэж хэллээ, болохгүй гэж хэллээ. Болно гэж хэлсэн үү? За тэгвэл бидний өнөөдрийн туршилт маань ус маань цэвэр болж чадчихв. За тэгвэл минийхийг хардаа хүмүүстээ. Багшийнхаа хардаа. Багшаа надад гоочж байна уу? За чи тэгвэл усаа жоохон нэмээд өгөөрэй заа ёо. За багшгаа хоёр уссан. За хараад гараа хүмүүстээ. Цэвэр болж байна уу? Цэвэр хэдүүлээ хөдөөхөр аялж явж байхдаа бохор ус тааруул ингээд цэвэршүүлээд өгч болох нь уу? Одоо тэгвэл найздаа бид нар тусалж чадах нь уу? Оо. Одоо энэ аргаа найздаа буцаагаад захиа бичих нь шүү. Та нар захиа бичиж чадах уу? Чадах юм уу? Тэгвэл энэ найздаа могжоохон дахтаж явж байгаа хүүдээ. Туслая дөхөө. Танад энэ харагдаж байна уу? Энэ зураг. Энэ яатсан дэлхий вэ нөө? Жижигхэн дэлхий вэ нөө? Ха? Энийг хараад та нарт юу бодогдож байна? Хаан жижиг дэлхий байгаа. Энэ дээр нөө? Энэ дээр нэг цэвэр жижигхэн дэлхий байна те. Тэгвэл энэ дэлхий ийм том боловч дэлхий дээр байдаг цэвэр ус маань ийм жоохон мэт юм биш. Ийм том дэлхий дээр ийм жоохон ус байт юм биш. Тэгэхээр бид нар усаа яах ёстой вэ нөө? Хайрлах ёстой. Яах юм? Гамнах ёстой. Яг зөв. Хүүхдүүдээ ус өнгөтэй юу? Өнгөгүй. Үнэргүй. Бас амтгүй. Яг зөв. Тэгвэл энэ манган эрдэн зүйлээ усаа бид нар яаж явах ёстой вэ нөө? Хайрлах ёстой шүү дээ. Хэрэг ус дуусчвал бид нар яах вэ? Хүүхдүүдээ бидний нууж байгаа цэвэр ус дуусчвал яах вэ? Энэ дэлхий дээр байгаа энэ жоохон ус хүмүүс хэрэглээ дуусчихвал яах вэ? Цангад яах юм?
Дагаргүй бол амьдрч чадахгүй шүү дээ. Энэ юу вэ? Далайд ийм их ус байх чи яагаад бид хэрглэж болохгүй байгаа юм болоо? Даастай химийн элементтэй биднэрт хэрглэж болохгүй. Тийм учраас ийм их усыг хэрглэж болохгүй. Тэгэхээр бидний хэргэлдэг ус бол цэвэр ус. Одоо энэ арга багшаахан энэ усыг хардаа. Нэг нь цэвэр, энэ би явуулж болох уу? Болохгүй, би өвд нь үхэн бинд хортой. Харин энийг хэрглэж болох уу? Тэгвэл бид нар бохир усыг цэвэр болгодог аргыг өнөөдөр сурлаа тийм үү? Энийг ээж авдаа очиод зааж өгөөрэй заа юу. За тэгээд бас одоо могжоохон багтай жогжоохон хүнтэй цахиагаа бэлгээх үү? Бэлгээ. За яаж бэлгээх юм? Хийж өчгий. За эхлээд яах юм? Найстад туслая. Эхлээд яах юм? Эхлээд яах юм? Юу хийх юм эхлээд? За хөөе, хэлээрэй, чанга хэлээрэй. Хөмөн хийж. Дараа нь юу хийх юм? Ээсийн. Дараа нь. Нөөсийн дараа нь. Хайрах юм. Яг зөв. Дараа нь юу хийх юм? Жижиг гэж болоо нөр. Тооч болоо. Хэдэн зүйл хийсэн бэ бид нар? 6 шиг зүйл хийгээд муухай бохир усыг цэвэр болгож чадсан тийм үү? За тэгвэл та нарын энэ хийсэн үг гэж багш нь бичээд могжоохон багтаа жогжоохон хүрээ илгээж идэх үү? Тэгвэл энэ найз маань хатаж өгөхгүй нэ тийм ээ? Аюул нь амжтай болоод явах нь. За энэ могжоохон багтаа жогжоохон хүр чи аль усын иргэн билээ? Энэ юу вэ? Монгол улсын даалба. Тэгвэл Монголын юугаар ялгаад байна бусад улс орноосоо? Ухаантай. За өөр. Нөөж амьдардаг яг зөв өөр. Мөр амдаг өөр. Цагаан сарын баяр хийдэг өөр. Яг зөв дээл өмсдөг. Монгол хүн чинь бусад хүнсээ ийм учраас ялгаатай байна. За мундаг ирээдүйн эрдэмтэн Монгол хүүхдүүдтэй баярлалаа. За босчий. За хичээлдээ оролцсон. За бүгдээ талхлаа илэрхийлээ. Баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Зургийнхаа амралтаа энэ зүйлээ ээж автгаад уршиж хийгээрэй заа юу. Баяртай.